Таны хувьд хөгжлийн эмч яг Bujroki брэндийн бол массажын саналыг өөрөө хэрэглэж байгаа. Тэгэхээр массажын саналыг Bujroki брэндийн массажын саналыг ямар хүмүүс хэрэглүүл тохиромжтой гэж бодож байна? Яг хүн болгон хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ илүү би онцгойлоод юу гэж хэлмээр гэхэд нойргуудалтай хүмүүс ер нь сүүлийн жилд маш их болцсон. Дэлхийн нийтээрээ тийм ээ. Тэгэхээр энэ нойргуудлын үед бол энэ массаж бол хамгийн бас их үр дүнтэй. Одоо энэ дэр хүртэл бүр яг автын тохиргоон дээр нь 30 минутын бүтэн бариан дээр яг одоо нойронд тохируулсан зөөлөн альжаал тайлаад амраах зориулттай бүр юм одоо програмчлсан барианууд нь байна. Тэгээ яг энэ дээр бол жишээлбэл тэрийг тавиад явхад яг зарим хүмүүс бол унтах яг нэг тийм горимд ороод одоо яг эндээсээ босоод орондоо ороод хөвтөд гоё амрах бүрэн тохиргоонд ороод явдаг. Тэгээ дээрэс нь барианд орсны дараа орондоо ороод унтах нь өөрөө яг тэр нэг хүний гүн нойр гэж байдаг шүү дээ. Deep sleep гэдэг. Тэрийг маш сайн авахд нөлөөлж идэг. Ер нь бол барианд орчдөг. Тэгээ яг нэг гоё унтмаар болоод явгооч цаг дуусаад гарах. Тэгэл буцаал гараал салхи юу гэдгийг ингээл буцаад нөгөө сэргчээд идэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол нойргуудлын асуудалтай одоо хүмүүс байх юм бол зайлшгүй нэг бас хэрэглээсэй гэж би бол зөвлөх одоо дуртай. За хоёрт нэг зүйл бол одоо байнгын спорт бэлтгэл хийдэг хүмүүс бас чухал. Яг тэгэхээр бид нар спортоор хичээлдэг, дасгал хийдэг гэдээ ингээд хийдэг. Дасгал хийж ийнэ гэдэг маань өөрөө тэр булчинд их маш их ачааллыг өгöd. Булчингууд чангарцсан байж дээ. Тэгэхээр тэр булчингуудыг чангарал өгцөн байгаа зүйл дээр буцаагаад булчин сулраалах, амруулах зүйл бэжэж булчингийн нөгөө сэргэлт хийдэг юм байж дээ. Өнөөдөр маш сайн бэлтгэл хийгээд маргааш тэмцээнд хэрвээ орох гэлээ гэж бодоход булчин маш сайн амарч сэргэлт өгчээж дараагийн маргааш өдөр нь тэр булчингийн нэг ажиллах чадвар маш сайжирч өгдөг. Тэгэхээр тэрэн дээр хамгийн гол юм бол тэр булчинг суллах одоо энэ дээр амраах зүйлүүд тэр ер нь бол энэ спортоор хичээлдэг хүмүүс маш сайн хэрэглэх хэрэгтэй. За гуравт бол мэдээж ахмад хүмүүс бол ер нь бол ингээд асаргаа совлол хүний хайр халамж их одоо шаарддаг нас байна шүү дээ тийм ээ. Тэр үе дээр нь бол мэдээж одоо ахмадуудтай аав ээжтэй бас зориулаад энийг бас хэрэглүүлж занших юм бол мэдээж яг тэр эцэгхийн одоо ачийг бас хариулах тий эргүүлээд яг энэ асаргаа совилгаа шаардлагатай үед нь бас яг энэ мэрэгжлийн бас энэ зүйлээр өдөр тутамд нь гоё одоо биеийг одоо тэнхрүүлэх, амраах олон төрлийн одоо програмтай одоо барианууд ингээд сонголтоор хэрэглээд явах юм л ахмадуудад бас их одоо их чухал гэж би бол хувьдаа зөвлөх дуртай гэсэн үг.